За Монгол Улсын ард ирмэн 080 дугаар анги соёлын заал гэж байдаг. За энэ соёлын заал нь болохоор одоо энэ улс төр арга хэмжээ явуулдаг. Хор цуглаан мөн одоо соёлын арга хэмжээ явуулдаг клуб байгаа. Тэгээ ард ирмэн 080 дугаар анги 1987 оны цэргүүдийн аж хавьяагаар энэ соёлын клубыг их гоё тогтчулж айтайхан болгосон байгаа. Тэр нь бол 1994 оноос эхэлсэн түүх байна. За 94 онд манай энэ 1987 оны он жоод бас их хоорондоо ихтэй найртай. Ялангуяа энэ гайгүй он сурж ирсэн он жоод бол ер нь бол ялангуяа техникон тусгай мэргэжлийн дээд сургуульд сурч ирсэн одоо тийм цэргүүд байна л да. Тэр цэргүүдийн ач хавьяагаар одоо 1 жил 8 сар алба хаасан ч гэсэн бас эргэж очиж одоо нөгөө 080 дугаар ангийнхаа соёлын клубыг тогтчулсан байгаа. За одоо бид бүхний харж байгаа энэ дуу дуулж байгаа энэ нүдний шилтэн одоо ард ирмэн 080 дугаар ангийн 1987 оны цэрэг одоо жолооч цэрэг жанч байгаа. Уг нь эрэгтэй хүн байсан. Одоо ингээ эмэгтэй хүн болоод дуулцдаг. А нөгөөх нь Батуулд байгаа. Тогооч 080 дугаар анги. Гэхдээ энэ хүмүүсийн хоорондоо сүлд их маапантай болсон 1987 оноос эхлээд Эрдэнэтийн 255 сая доллароос эхлээд одоо маш их маапан өссөн гэдгийг бас ойлгох зүйтэй. Энэ заал болохоор одоо юу байгаа юм л да, энэ маш сайхан тогтчлт хийсэн заал байгаа. За энэ эмэгтэйчүүдээ та бүхэн харж байна. Бас манай Монголдо бас урдаа барьж байгаа. Энэ ард ирмэн 080 дугаар ангид 87 оны он жоод одоо их сайхан эмэгтэйчүүдийг одоо авч суусан байгаа. Тэгээ одоо Эрдэнэтийн аж хавьяагаар одоо их сайхан эмэгтэйчүүд болж зарим нь их сайхан эмэгтэйчүүдийг авч суусан. Ихэнх нь одоо дээд мэргэжилтэй эмэгтэйчүүд байгаа гэдэг ойлгох зүйтэй. Тэгээ одоо хариут бол бариутай. За энэ Тарав сүрэн Эрдэнэт хоёрын тогтчулсан заал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлд нь 95 онд дахиад тогтчлт хийгээд их гоё болгосон. Тэгээ 97 онд өшөөж их гоё болгоод одоо ингээд санарамаг явуулсан байгаа. За энэ явуулсан арга хэмжээ бол үр дүнд Итали улс зорих одоо асуудал яригдсан. За энэ Италид санарама байгуулах асуудлыг шийдсэн байгаа гэдгийг ойлгох зүйтэй.